За Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодтголын боловсруулах ажлын тухай танилцууллаа. За Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээс хойш даруй 10 жил өнгөрсөн гэж үзэж байна. Хуамын огцом өсөлт Улаанбаатар хотод бий болж, шилжин иргэсний ихэнх хувь нь гэр хорооллын хяналтгүй эрчимтэй тэлэлт болон мөн тээврийн хэрэгслийн өсөлт зэрэг нь хотын байгаль экологид сүргээр нөлөөлж байгаа юм а. Хотын инженерийн нэгдсэн хангамжтай хэсэгт эмх замбраагүй барилгаж байгаа процесс хүчтэй явагдаж байна. За хотын эдийн засаг, нийгэм инженерийн дэд бүтэц, авто зам, нийтийн тээвэр энэхүү өсөн нэмэгдэж буй Хуамын үйлчилгээг хангах хэмжээнд хөгжиж чадахгүй байгаа юм а. За эдгээр нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсны үндсэн дээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодтгол хийх шаардлагатай болсон гэж үздэг. За Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах тухай Монгол улсын засгийн газрын 2010 оны 13 дугаар тогтоолыг үндэслэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодтголын боловсруулах ажлыг нийслэлийн зураг төслийн хүрээлэн бусад мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хийж гүйцэтгэн за олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийж санал авах ажил хийгдэж эхлэв байна. Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол ерөнхийдөө энэ хотын хөгжлийн үндсэн чиг хандлагыг тодорхойлдог. Энэ ерөнхий төлөвлөгөөний дагуу бүх холбогдох салбарын байгууллага, хотын байгууллагууд төлөвлөгөөгөө гаргаж цааш нь хэрэгжүүлэх ёстой. Энэ дотор бол үндэсний асуудал таны хэлдгээр бол энэ инженерийн дэд үтсийн асуудал бол үнэхээр тулгамдсан байгаа. Ийм учраас энэ асуудлыг бол эхний ээлжинд шийдвэрлэх ёстой. Энэ бол үндсэн эрчим хүчний их усрууд байна. Усны их усрууд, цэвэрлэх байгууламж гэх мэт байгууллагуудыг хэрхэн байгуулах талаар энд тусгаж байгаа. Энэний дагуу бол цаашаа холбогдох салбарын байгууллагууд төлөвлөгөөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. За Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодтголын ажлын аргачлал нь хүний хөгжилд суурилсан ногоон хөгжлийн тухай үзэл баримтлалд үндэслэн. За иймээс хүний хөгжилд нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэх, хүний хөгжлийн төлөө үйлчлэх, удирдлагын бүтэц, механизмыг бүрдүүлэхтэй холбоотой зарчмууд, хүн ам төвлөрсөн удирдлагын бүтэц, механизмыг бүрдүүлэхтэй холбоотой зарчмууд, суурин иргэншлийн хэв маяг, хүрээлэн буй орчны тогтвортой менежментийг тусгасан зарчмуудыг төлөвлөлтийн зарчим болгож үзсэн байна.